Өнөөдрийн хичээл бол англиар зам асуух хэллэгүүд. Бид танихгүй хүнээс хэрхэн зөв боловсон зам асуух, мөн өгсөн зааврыг нь яаж ойлгох талаар сурах болно. Хамгийн эхлээд хүний анхаарлыг татахдаа "Excuse me" гэж хэлдэг. Энэ нь уучлаарай гэсэн утгатай. Үүний араас шууд "Could you help me?" Та надад тусалж чадах уу гэж асуугаарай. Тодорхой газар хаана байгааг асухдаа "Where is the" гэж эхэлнэ. Жишээ нь "Where is the nearest bank?" Хамгийн ойрхон банк хаана байна вэ гэж асууж болно. Арай илүү боловсон хэлбэр нь "Do you know where the" гэсэн бүтц юм. "Do you know where the train station is?" Та галт тэрэгний буудал хаана байдгийг мэдэх үү гэсэн утгатай. Өгүүлбэрийн төгсгөлд "Is" орохыг анхаараарай. Одоо зам заах зарим үндсэн үгсийг сурцгаая. Go straight гэдэг нь чигээрээ яв гэсэн үг. Turn left гэвэл зүүн тийш. Turn right гэвэл баруун тийш ирэхийг хэлнэ. Харин go past гэдэг нь тухайн газрын хажуугаар өнгөрөөрэй гэсэн үг юм. Тухайн газар хэр хол байгааг хэлэхдээ "It is about a 5-minute walk." Энэ нь ойролцоогоор 5 минут алхах газар гэж хэлдэг. Энд 5 гэдэг тоог монголоор бичнэ гэдгийг санаарай. Байршлыг илүү тодорхой болгохдоо next to хажууд нь opposite эсрэг талд нь эсвэл on the corner булан дээр байгаа гэж хэлж болно. Жишээ нь "It is opposite the park." Энэ нь цэцэрлэгт хүрээлэнгийн яг эсрэг талд байгаа гэсэн үг юм. Өнөөдрийн хичээлээр бид англиар зам асуух болон заалгах үндсэн хэллэгүүдийг үзлээ. Эдгээр хэллэгүүдийг өдөр тутамдаа давтаж ашиглаарай. Баяртай.